Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхийлөл байна. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан нисэх яамг орчмын орон сууцны оруулалтыг хэсэгчилсэн ерөнхийлөгөөтэй уялдуулан ах замын гол тараасуудын эхний ээлжинд гаргах 13 км 6 игнэттэй 1-р зэргийн гол замыг гаргах мөн туслах гудамж замыг гаргах зэрэг нийтдээ бол 30 хэдэн км ах замын трассыг бол гаргахаар бол ах замын хөгжлийн газар болон Богдхан уулын Дархан цаалт газрын хамгаалтын захиалгад хамтарч ажиллаа. Эдгээр энэ хүү ах замын трасс төвтэй байгаа одоо аж ахуйн нэгжүүдийн чагсаалтыг бол гаргалаа. Нийтдээ бол 116 аж ахуйн нэгж бол энэ ах замын трасст бол одоо өртөөд байгаа. Энэ дээр бол газар чиглэлийн асуудлыг бол Богдхан уулын Дархан цаалт газрын хамгаалтын захиалга болон ах замын хөгжлийн газартай зөвшөлтсөж одоо газар чиглэлийн асуудлыг бол яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. За учир нь юу гэхээр одоо бидний Улаанбаатар хотыг шинэ эсрэг онгоцны бод руу холбож байгаа яамгийн буюу одоо наадамчдын зам гэж нэрлэдэг энэ наадамчдын зам маань богдуулын арын хэсгээр одоо олгосон газар олголттой холбоотой иргэн аж ахуйн нэгжүүдийн объектууд барилга байгууламж нэлээх баригдаад эхэлсэн байж байгаа. За ингээд энэ барилга байгууламж эхэлсэнтэй холбоотой үндсэндээ яамгийн зам буюу наадамчдын зам руу аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийн орц гарцыг нээхээр ингээ хүсэлтүүд бол 7 хоногт одоо 4, 5, 7, 8 өргөдлүүд одоо манай ах замын хөгжлийн газар хийж байгаа. За энэ өргөдлийг бид нар авч хэлцээд захирагчийн ажлын албан дээр одоо бид нар ингээ хуралд аль биесний хуралд оруулаад ингээ шийдэх гэхээр шийдэх боломжгүй юм нөхцөлд үүсэж байна. Учир нь юу гэхээр богдуулын арын хэсэгт байгаа аж ахуйн нэгж айл өрхүүд бүгд энэ эсхийн зам руу орц гарц гаргах юм бол шинэ эсрэг онгоцны буудлын одоо энэ хурдны замтай холбогдож байгаа энэ хэсэг маань хөдөлгөөн зохион байгуулалт аюулгүй байдлын хувьд бол ослоор гарах юм нөхцөл байдал үүснэ.